Hi vlog дараагийн бичлэгтээ давтамаар л. За өнөөдрийн бичлэгээр би та нарын гарч дээр харсанчлан хом товор хийх гэж байна. За тэгээд бичлэгээ хом товор эхлэхээс өмнө байрны хадлаар ерөнхий ярий гэж бодлоо. Тэгээд ер нь Солонгос танаас байр авах талаар дурдъя. Тэгэхээр би жоохон бит хоёр бол энэ байраа ямар нэгэн тийм зараас юм уу эсвэл өөртөө яг хайж олоогүй. Яагад гэвэл энэ байр дөнгөж баригдаад ашиглалтанд орсныхан дараа яг анхны амьдарсан хүмүүс нь манай эгч байгаа. Эгч гэр бүлийнхаа хамтаар амьдарсан. Тэгээд өөртөө ам бүл нэмээд маматай болоод тэгээ байраа томсгох гээд нэг өрөө томруулах гад өөртөө өөр байрлал нүүж орсон. Тэгэхээр тэгээд бит хоёр оронд нь одоо энэ байранд орсон байхгүй гэрээг нь үргэлжлүүлээд амш гэрээ угаасаа тэдний гэрээ дуустсан. Тэгээд бит хоёр шинээр гэрээ хийгээд шинээр дахиад 2 жилийн гэрээ хийгээд энэ байранд орсон. Тэгээд угаасаа ер нь бол бит хоёр нүүе гэж бодоо фейлдээд нөгөө нэг өмнөх бичлэгэн дээр солонгос хөндлөөр урдсан ингээ бичлэг ааш тэрийг үзээгүй хүмүүс байвал тэрэн дээр бит хоёр яг нүүх гээд яаж фейлсэн талаар ярьсан байгаа. Тэгээд ерөөдөө байр хайгаал байсан. Тэгээ яг бит хоёрын санхүү болон сэтгэлд нийцсэн байр олдохгүй яадсан байсан болохоор өмнөх байрандаа тэгэл байгалсан тэгжээ талаараа их хоёр маань нүүх болоод тэгээд энэ байранд нь бит хоёр үргэлжлүүлж амьдрья гэд шийдээд нүүж ирсэн байгаа. Тэгээд манай байрны хувьд гэх юм бол барьцаа нь 10 сая, сарын түрээс нь 550. Тэгээд тог газ нь хэрэглэснээрээ тусдаа төлнө. Тэгээ одоогоор бол тог газ нь яг хэд гарахыг мэдэхгүй байна. Бит хоёр орж ирээд одоо яг сар болж энэ тог газны мэдээлэл ирээгүй байгаа. Манай хичээл хэлснээр бол ер нь бол 100 гэд тэгжсэн. Тэгэхээр ер нь бол өмнөх байрантаа бас адилхан л юм лээ. Өмнөх байр маань 2 өрөө байсан. Бас л нэг тог газ тог нь бол гайгүй гардаг байсан. Газ нэг өвөлдөө жоохон өндөр. Тэгээ зундаа ер нь гайгүй байдаг байсан. За тэгээд байрны хувьд бол тийм байна. За тэгээ хэрвээ Солонгост ханаас байр авах вэ гэж асуух хүн байх юм бол миний хэлэх хариулт бол одоо нэг Жигба энтер гэл Солонгосын байр хайдаг аппликейшнүүд байдаг шүү дээ. Би яг үндэ яг тэр тэндээс байр хайжсэн болохоос биш яг тэрүүгээр ингээд байр очиж олоо үзээд орж исэн тохиолдол байхгүй. Гэхдээ хүмүүс бол айгүй тэрэндээс байр хайж олд юм бэлээ. Эсвэл яг нөгөө монгол хүмүүсээрээ ингээд дамжуулаад монгол хүний амьдарч исэн байранда үргэлжлүүлж амьдрах ч юм уу тийм нөгөө фэйсбુક дээр зар дээрээс бас харж болно. Тэгэж бол орж исэн тохиолдлууд надад байгаа. Бстаар бол тэгээд эсвэл бол за хилтэй байвал ингээ яг нүүж очих газрынхаа тэр хавьд Пүдүн сан гэдэг нөгөө нэг байр зуучлалтай газрууд байдаг шүү дээ. Тэрүүгээр орж үзээд тэдэн надад одоо тэдэн процаагаа тэр мөнгөнд тааруулаад ийм байр олоод өгөөч гэж хэлээд мөнгөндөө тааруулсан байраа очиж үзээд явж болох юм. Тэгээд миний хэлэх хариулт бол энэ. Тэгээд хом товртаа орцгоё. За бүр үүднээс эхлээ явсан дээр ах гэж бодож чинь. Ингээ хаалга харагдчихээн. За энийг болохоор манай ихч бит хоёрт өгсөн. Энэ ингээд гарч ороход ингээд дугаардаг юу амар хөөрхөн. Тэгээд гутлын шүгээ солонгосын байрнууд энэ яг зарим байрнууд нь байхгүй л дээ. Одоо яг нэг тодорхой байрнууд нь байдаг. Даваа тал ингээд цаанаасаа тавилга нь байдаг. За тэгээд яг ингээд гутлын тавигаар байна. За бит хоёрын гутал бол ерөөхдөө бол тэгэл ингээд болоод өө. За энэ хаалга бас их дайжгүй. Ингээд хаагдчихдаг болохоор үүднээсээ. За тэнгууд энэ гэрэл болохоор гэрлийг хасааж урах. Мастер юу гэдэг лээ. Унтраалхуур. За тэгээ ингэж үүднээс орч ирээд би бүр яг ингээд энэ жилийн зорилго маань ингээд тийм цагаан гэрт орохыг айгүй хүслийнхэн дэвтэр дээр өччихсэн гоё. Тэгээ тэр маань бол биелсэн. Бүх юм цагаан байх хэрэгтэй гэж бодож байсан. За тэгээ эндээс харах юм бол бит хоёрт одоо яг энд нэг жоохон дутуугаа юм нэг зурагтайгаад. Гэтэ бит хоёр нэг зурагт үздэггүй л дээ.
Гэтэ яг нэг энэ хавьдаа ч юм уу зурагтайгаа тавьчвал бас нэг хөөрхөн санагдаад байхгүй юу? Эсвэл бол яг эндээ одоо яг энэ хавьдаа бодонгаа тавингууд яг тэндээ зурагтаа ч юм уу тэгээ тавьчвал бас надад зүгээр санагдаад байгаа. Гэтэ яхаа ер нь багаар тогтчиж идэл болно. За энэ байр анх бол бүр хов хоосон байсан гэсэн заяа. Тэгээд манай ихч бит хоёрт юугаа үлдээд энэ бүр нөгөө нэг air condition хүртэл байгаагүй гэсэн. Тэгээ air condition үлдээсэн. Айгуу гоё. Бит хоёр бас энийг авсан бол амар үнэтэй л тусах байсан баг. За тэгээ будинтай сайхан болсон. Будингийн хувьд гэх юм бол одоо нөгөө Солонгост байдаг луунгийн аппликейшн байдаг шүү дээ. Танган гэд. Тэгээ солонгосчууд ер нь хүмүүс ингээд нөгөө хэрэгжилжсэн юмнуудаа арай бага үнээр зардаг. Тийм аппликейшнаас энэ будинг олж авсан. Тэгээд тэндээс бас энэ ширээг олж авсан. Энэ ширээ нэг 2 бор сандалтай байсан. Тэгээд тэр сандлынх нь өнгө надад ерөөсө таалагдаагүй. Тэгсэн чинь ашгүй мэргээд ажиллаас ийм 2 цагаан сандал олж ирээд. Тэгээд за энэ хөшигний хувьд гэх юм бол бас манай ихчэд хоёрт үлдээсэ. Энэ хөшигөөс айгүй хөргөн байгаа зү. Хөшиггүй бол бас амар сонир харагдсан мөлий. Хөшиг ер нь бол нэг тийм ямар олон хөшиг гэж. Хөшиг бол ер нь бол нэг тийм айлыг нэг айл шиг мэдрүүлдэг зүйл юм шиг надад санагдаад өгтий. За тэгээ эндээсээ нэг гоё юм. Ингээ харах юм бол балконтэй. Гэтэ балкон ингээ онгойлгол амар шумуул орж ирэхээр юм билээ. Тэгээ бит хоёр балкон руу нэг гардгүй. Тэгээ яг нөгөө нэг хэрэглэхгүй байгаа 2 сандлаа тэгээд тавьцаа. Тэгээд балкон руу бол нэг балконоо нэг ашиглахгүй байгаа одоогоор. За ерөнхийдөө ингээд коршл маань том зочны өрөө маань болчихлоо. За эндээс ингээ харах юм бол of course хөргөгч. За энэ хөргөгчийг манай мэргэд ажилласаа 100,000 воноор худалдаж авсан юм. Тэгээд энэ бол угаасаа яг 2 хаалгатай хөргөгч тавихлын яг нэг тийм зайгаад угаасаа яг энэ ийм галтгоонд нэг хаалгатай хөргөгч арай нэг тийм жулдаж харагдахаар санагдаад юм аа. Тэгээд би 2 хаалгатай хөргөгч авна гэд. Тэгээд хөргөгчийн дотор бол нэг хэлхтэн байхгүй дөө. Хоёрын угаасаа л нөгөө нэг иддэг юмнууд өндөг ногоо. Тэгээд энд ч нэг хэлхтэн байхгүй дээ. Хоёр хүнсээ авч амжаагүй л энэ. Гэтэ аваагүй ч гэжтэй бит хоёр угаасаа иддэг юмнууд ер нь цөөхөн дөө. За тэгээд эндээ бол тэгэл мах зах хөлтөвч. Ер нь нэг том хөргөчтэй бах ихтэй ижгүй маа. Тэгээ чээж мах, өхрий мах гэд болоо. За миний хайртай цагаан галтогоо. За энд будааг шагч харагдаж байна. За энд юу байгаа харцгаая. За энд ингээд бит хоёрын хэрэгэлдэг витаминууд, удаг витамин тэгээд эмийн хайрцагнууд багтсан болно. За ийшээгээ үзэх юм бол энэ нэг хөлөгтэй байх байна дөө. Аяа та бит хоёроо яга ингэ болоо. Хөргөн багт. За удаах дараад нь. Амтлагч нар байгаа. Энэ амтлагч нарыг нэг гой зэгцэлж ямар савнд жимдээ гой хийх төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор ингээд төртэй байж. Эндээс чи харуулж харах юм яа гэлээ. Тэгээ баахан нөгөө нэг Монгол хаяада энэ ч баг нэг 6 сартаа нэг 2 удаа л сүтээ цай шанжин дөө. За тэгээд ингээ болоо энэ бас ихтэй ажгүй. Агаар шүгч. За. Энэ болохоор ингээ энийг бас нэмж авсан. Одоо ингээ нөгөө плетнээс халахаараа ийшээгээ ингэж нөгөө нэг халаа энийг хайлуулах магадaltaй учраас энийг авсан байгаа купоноос дахиалаад. Тэгээд урамлын тоснууд энийг ч өгдөг лээ. Миксер, ус буцалгаагч. Энэ ус буцалгаагч нэр намайгч мөнч олон жил дагаж явж байна дөө. Айл нэг 3 жилийн өмнө нэг купоноос авч ирсэн. Тэгээд энэ бас аягүй хөөрхөн. Нэг удаагийн гарын алчуур. Гарын ч яг галтгооны алчуур. За тэгээд доод хэсэг рүү орцгоё манайхаа. Энчээ. За ингээ будааны бов, хушиг, ким, овёс, бит хоёрын уудаг whey protein буюу уурга маань. За ингээ болоо. За энд
За энэ ч ингээд ерөнхийдөө бол жижиг сажиг сэлбэдэг мэлбэдэг аяг тавуу огч нөө пери тэгээд жигнүүр хоолны жижиг сажиг сав ингээ болоо. Тэгээд энэ ч ингээ хутга мотго хайж мэж хийж юмнууд. Энд бас нэг юм хөөрхий юу биш шүү дээ. Энийг өөрөөсөө анзаараагүй. За. Үүний дараагаас энд ингээ хоёрт мод. За энэ ингээ аяг таваг угаагч жижиг сажиг юмнууд. За энэ болохоор уснуудаа хийчихсэн байгаа. Тэгээ тэр энэ Dyson-гийн томоцод нөгөө хаях пластик хогнуудаа хийсэн байгаа. За ингээ галтаа хүмүүс тусаа ямар хөөрхөн надад галтаагаа айгу таалагдаж байгаа. Энэ үүднийхээс энэ нөгөө нэг ээж надаа явуулсан ингээд орж ирээ юу гэдэг лээ. Гэрээхэн энд нь ингээд наачаарай гэд ном уншуулад. За бол хаалга хааж аваа. За одоо яг ингээд үүд хэсэг байгаа шүү дээ. Тэмүүд эндээсээ шууд чигээрээ хувцсны өрөө. За ичиг ингээд зочлох юм болвол энэ ингээд энд бас юу гэдэг лээ. Угаалгах машиныг манай их жах бит хоёрт үлдээсэн юм. Бит хоёр шиг их жах хоёрхан боёнаар айгүй хөөрхөн тогтцоо. Тэгээд энэ ингээд тусдаа ингээ хаагдчихна. За. Тэгээд энд ингээ хувцас хатаагч энэ бит хоёрын авчирсан өмнөх гэртээ хэрглэж исэн тойл байгаа. Тэгээд бит хоёрын зураг байна. За энэс ингээ харах юм бол миний үнэртэй уснууд. Тэгээ бит хоёрын нүүр гос ахны хэрэглээний юмнууд ер нь хамт байдаг. Дундаа хэрэглэгчтэй цөөхөн. Тэгээд энд ингээд биеийн тосмос, биеийн мист тэр доороос биеийн тос, массажны тос гэсэн юмнууд. За энүүгээр тэмдгэр ном харагдаж байна. Зоосны сав харагдаж байна. Солонгостойгоо айл болгоо нэг юм зоосны сав байдаг баха. За энэ шигээр нэг шүүгээдээ. За энэ ч бас тэгээд миний аксессуар хотлоо. Тэгэл нэг жижиг сажиг зүүдэггүй зөвлөлтнүүд байна. Зүүдэггүй. За тэгээ энүүгээр болохоор жинхэнэ жижиг сажигнууд байна. Жижиг сажиг гэдэг юмнууд ямар хэлж байна? Одоо нөгөө нэг цэнэглэгч, минэглэгч тиймэрхүү юмнууд. За ийш харах юм бол my boyfriend-ийн хувцас яг энэ талдаа дүргэгдсэн байна. За тэгээд доошоо гарах юм бол бит хоёрын жимний цүнх тэгээ мэрэгдээ хувцснууд яг энэ тавир дээр тавигдсан болно. За энэ мэрэгдээ үнэртэй уснууд байна. Тэгээ бит хоёрын гавья шагналууд байгаа. За тэгээ мэрэгдийн малгай, мая цүнх тэгээ энэс мэрэгдээ энэ одоо мэрэгдээ хувцснууд юу ямар их юм бэ? Бодоодсэн чи. За энд миний хувцснууд байна. Тэгээ миний хувцснууд яг энэ цагаан шургуулганд байгаа юм. Ихэстэй. Тэгээ энэ борд бас мэрэгдээ хувцснууд байгаа. Тэгээд бит хоёрын гантил тэнгүүдээ. Тэгээ энэ дотор энэ ингээд өчигдөр би дайсагаас авч хийсэн. Энэ дотор ингээд нөгөө дээл мэйл тэмэрхүү юмнууд байгаа. За энэ болохоор ингээд алчуурнуудаа ингээд хумаа хийцэн. Тэгээ нэг удаа хэрэглээ шууд угаагаад хэрэглэчихье гэж бодоод. За энэгээр тэгээ чимдан савнууд байна. За энэ хэсгээр болохоор йоганы гудас, бөмбөг, тэгээд нойлын цаас. Тэгээ миний үсний син салчуур энэ төр энэ дүлгөөстэй байна. За энэ өрөө ингээ ерөөдөө болчихлаа. Гарцгаая. За дараагийн өрөө бол унтлахны өрөө. За ингээ харах юм бол манай гэр бүлийн зураг байна. Манай амма ба би.
За тэгээд ор бит хоёр энэ амар нөгөө тийм харанхуй биш харанхуй гинэ хар ор хөнжлийн даа авсан байгаа. Гэтэ яг хаа энэ гол нөгөө материал нь силикон материал, торгон материалтай болохоор үс арьсанд айгу тийм зөөлөн үс арьсанд айгу зүгээр. Тэгээ ер нь бол та нар ч гэсэндээ за бүр орон жилийн даавар биш юм а гэхэд дэрнийхээ даавууг им силикон материалтай даавар сонгочвол ер нь их зүгээр шүү. Арьсанд ч их элтэй шүү. Нөгөө арьс үрчилэхгүй. Тэгээд зүуд манагч. За энд болохоор ингээд нэг хөөрхөн булан байгаа. Хичээл намаа хийчих булан. Тэгээд энэ хэсгээ мэрэгд өөрөө төгсчүүлсэн. Тэгээ компьютерийн ширийг тавиад, сандлаа тавиад энүүгээр номнуудаа ингээд тавьчихсан. Тэгээд ингээд бит хоёрын зураг. Одоо нэг санаанд болохоор энэ хавьдаа юм уу ингээд нэг гоё тийм зураг байршуулах. Арай нэг тийм хоос харагдаад байгаа. Техник тийм жижиг сажиг чимхлүүр юмнууд нэмэх юмнууд байгаа. За ер нь бол манайх ингээд болчихлоо. 0-о танилцуулаагүй шүү дээ. За 0. Ой. Зя. 안녕하세요. За манай 0 бол ингэ болов. Гол нь 0-д цонхтой болохоор 0 мөөгөн зөрөх эрсдлээс сэргийлэх болно. За тэгээд солонгосын гоё юм ингээд энэчний ингээд нөгөө юу гэвэл ийм шургуулгатай болохоор бас их зүгээр гоё санагдаад тий. За. Ингээ болчихлоо. Энэ үртэл миний бичлэг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Бас миний Instagram хаягийг дагаарай. Баярлалаа.